Эрүүл мэндийн яаманд бол бид нэр дөрвөн зүйлхээ одоо яаралтай, шаардлагатай байгаа асуудлуудаар бид нар хөндөж байна. За энэ дээр юу гэж бодоход дэлхийн Монгол улсын эрүүл мэндийн яамны сайд энэ бол танаа. За хүний хөгөлзөө вирус болох HPV 6, 11, 18, 16 төрлүүдээс хамгаалах нэрийдлээр таригдж буй Gardasil вакцинтай холбоотой асуудлаар албаны хүмүүст хандгаад улс орны хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах дээд байгууллага танаа байгуулганд гаднаас орж ирж буй шин туршилтынхаа үедээ яваа ийм бэлтгэлийг хяналт шинжилгүйгээр 11-ээс 15 насны охидод шууд тарьж байдвал цаашид энэ мэтлэн хариуцлагагүй байдлаас болж энэ бэлтгэлүүд орж ирэх одоо олон магадлал байна. За тиймээс танаа байгууллага дараах одоо шаардлагыг хүргэж байна гэдэг. За үүнд болохтой зэрэг энэ бэлтгэлийн шинжилгээний лабораторийг яарвчлан байгуулах гэж байна. Үүнтэй зэрэг дэлхийн эрүүл мэндийн байгууллага энийг зөв гэсэн, үнэн гэсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ингэж өтсөн учраас энийг бид ингэх ёстой. Өнөөдөр дэлхийн нийт аяарчлагдж байгаа учраас бид тэрэнд нь хандах ёстой. Өнөөдөр 100 гаруй улс орн энийг чинь эхний туршилтынхаа ч ямар ч нэгэн байдлаар аваад хэрэгжилсэн байна гэсэн ийм байдлыг хэлж байгаа. Өчигдөр бид нэр уулзалтан дээр хүртэл хэлсэн. Бид нар эндээс нэг юм ойлгох хэрэгтэй байна. Тэр нь юу гэхээр зэрэг энд тусгаар тогтносон Монгол улсын эрүүл мэндийн тухай асуудал яриад байгаа мó аль эсвэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тухай асуудлыг яриад байгаа мó гэсэн асуудлыг тавьгаад тэнд юу гэж нөхөр ерөөсөө дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэдэг юм яриад байгаа юм. Өнөөдөр бид нэр 2.7 сая хүн амтай энэ цөөхөн хүн амтай улсын эрүүл мэндийн тухай асуудлыг бид нар ярьж байгаа. Гэтэл энийг тэр сан гэсэн байдлаар хандж байгаа. Тэгвэл дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь үнэхээр зөв үнэн магадтай тал байж чаддгүй гэдэг асуудал байгаа юм. Жишээлбэл 2007-8 онд одоо хүн ардыг хамаар төгсөж байсан хонгорын асуудал байж байгаа шүү дээ. Тэрэн дээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хурж ирээд энэ хоргойл гэдэг шинжилгээг өгөөд явсан. Тэр нь үнэн гэдгийг төр засгийн өөрөө авч хэрэгэлсэн. Тэгвэл өнөөдөр хонгор өвөл байгаа юу? Тэр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тэр шинжилгээ нь үнэн үү гэдгийг захын хонгорын хүмүүс очиод асуугаад хэлээд өгнө. Ийм байгаа учраас бид хүнд найдах бишээ. Бид өөрсдөө тэгвэл энэ орж ирж байгаа энэ бэлтгэлийг өнөөдөр хүн бүхэн ямар нэгэн байдлаар өвддөг. Хүн бүхэн энэ өвчнөөс бид нар эрүүлэх хэрэгтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх. Тэгвэл бид юу идэж ууж байгаа? Ямар юмнаас хийж байгаа гэдэг юм шинжилэх хэрэгтэй байна. Жишээлбэл энэ Gardasil вакциныг $390-аар 15 мянган тонн оруулж тарьж байгаа гэдээ үзэхэд 7 тэрбум гаруй төгрөг одоо санхүүжилт гарч ирж байгаа байхгүй. За энэгээр хэлж мэдэхгүй бид нар яагаад гэвэл нэг юм ойлгох хэрэгтэй сэтгүүлч. Бид нар л энэ санаа зовсон л жирийн иргэд ямар нэгэн мэрэгчтнүүд биш шүү. Энэ мөнгөөр шийдэл лаборатори байгуулж болох уу үгүй юу? Тийм ээ. За хоёр дахь асуудал дээр зэрэг энэ чиглэлийн мэрэгчнүүдийг бэлдэх хэрэгтэй байна гэдэг. За тийшээ тэр доктор зэрэг гаргасан Батхтах гэдэг хүний бүтээлийг тэр гаргаж ирсэн тэр тоо баримтыг өнөөдөр Монгол улсын эрүүл мэндийн яам шаашлаад энэ засгийн газрын одоо бодлого хөтөлбөр оруулаад явж байгаа. Тэгвэл энэс өөр судалдаг хүн байхгүй юм уу? Тийм учраас энэ чиглэлийн мэрэгчлүүдийг бэлтгэе. Хоёр дахь, гурав дахь зэрэг авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр арга хэмжээнүүдийг иргэд олон нийтэд одоо нээлттэй байх хэрэгтэй байна. Маш сайн мэдээлдэг байх хэрэгтэй. Хэрэг бид нар энэ вакциныг 3 сар тархиж байгаа гэдэг үүнийг магадгүй 2011 оны хэдэн сараас үдээ эхлээд маш сайн хүмүүст ярьж энийг талаар нээлттэй байсан бол бид нар энэ хоёр дахь тун хэлхээс өмнө хүртэл энэ асуудлыг тавьж болох байсан. Гэтэл сайн гэдэг юмд нь явсаар байгаад сүүлд нь яг л мууг нь авч утж байгаа байхгүй. Энэ чинь өнгөрсөн борооны ханаас 100 номер асуудал гараад байгаа байхгүй. За дөрөвдүгээр зэрэг өнөөдрийн мэдээлэл олон нийтэд хүргэдэг байх хэрэгтэй байна. Өчигдөр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүнчгэнд эрүүл мэндийн яамныхын хүнчгэнд хэлж илээ. Энэ бол за ер нь 5-аас 10 жил гэсэн. Гэтэл сургуулиуд дээр очиж сургуулийн ажилтан багш нар захирлууд нэг гэж бодож насан туршид гэж хэлсэн. Тийм учраас бүх хүүхдүүд хамрагдах ёстой гэж байж байгаа байхгүй. Тэр ийм зөрүүтэй мэдээллүүдээс болж өөрөөр энэ зүгээр нэг энэ бэлтгэл шахах гэж байгаа юм шиг ийм байдлаар ороод болохгүй. Юу гэхээр энэ ийм бэлтгэл чинь хүний амь насны асуудал, эрүүл мэндийн асуудал. Тэрнээс хойш хятадаас орж ирсэн нэг гутлыг энэ л арсан бодгийг гэж хэлээд литрийн шахтагдаг тийм 8-ны асуудал биш шүү гэдэг юм өнөөдөр анхаарах хэрэгтэй байна. За ийм дөрвөн шаардлагыг бид эрүүл мэндийн яамд хандж байгаа.
За энэ вакцин анх орж ирэхдээ сайн дурын үндсэн дээр гэж орж ирсэн. Сайн дурын вакцин. Та хийлгсэн ч болно, хийлэхгүй байсан ч болно. Энэ бол танаас хамаарна гэсэн юм сайн дурын үндстэй орж иж байгаа вакцин. Тэгвэл бид нар эргээд одоо юу яа л да, хууль руугаа орё л да. Сайн дурын вакцин гэдэг маань тийм ээ, иргэн өөрөө хүсвэл тэрийг тариулна. Тэгээ өөрөө бас би энэ вакцины хүссэн учраас тариулсан гэдэг бас баталгаа олж гарын үсг өгдөг. Тэгвэл манай Монгол улсын үндэсний хуулийн дээр бол дархлаажуулалтын вакцин гэж байгаа. Дархлаажуулалтын тухай хуулийн дээр нь 3.1-5 сайн дурын дархлаажуулалт гэж иргэн өөрийн хүслээр дархлаажуулалтыг бэлтгэлийг хэрэглэхийг гэсэн байна. Тэгвэл цаашлаад 12 дугаар зүйлийн 12-ийн 1 халдвар төвчин эрсдэл ихтэй орон нутаг, улс оронд зорчих иргэн ажил үйлчилгээний онцлогоос шалтгаална тухайн ажил эрхэлж байгаа хүн холбогдох журмын дагуу дархлаажуулах бэлтгэлийг сайн дурын үндсэн дээр хийлгэж хэрэглэх болно. Энэ тохиолдолд сэргийлэх тарилгыг төлбөрийг тухайн иргэн өөрөө хариуцна гэсэн заасан байгаа. 12-ийн 2 дээр нь сэргийлэх тарилганд хамрагдах шаардлагатай ажил үйлчилгээний жагсаалтыг засгийн газар батална гэсэн байгаа. Тэгвэл бид нар 1-2 дахь тунгаа манай иргэд тариулсан тийм ээ. Сайн гэж тариулсан байгаа, охирд байгаа. 3 дахь тунгаа тариулах болсон ч нөгөө эрсдэлтэй мэдээлүүд нэг цацагдсан. Эргээд нөгөөдөл тариулахгүй одоо энэ сайн дурын үндсэндээ тариулахгүй бид тэгээд ингээд хариулт өгөхөд заавал тариулах ёстой. 2 дахь тунгийн хийгдчихэд байхад 3 дахь тунгийн хийгдэхгүй бол эрсдэл ихтэй. Хариуцлагыг хэн хүлээх юм бэ гэдэг асуудал бас өчтөр яам дээр яригдлаа л да. Энэ сайн дурын үндсэн дээрээс тариулсан ч болон тариулахгүй байж болно гэдэг. Америк компани өөрөө бас хэлсэн байгаа. Ямар тохиолдлоос татгалзахгүй, тариулахгүй байж болохгүй. Эхний тунгуудыг хийгдсэний дараа ямар нэгэн сөрөг нөлөө гарвал та тариулахгүй байж болно гэдэг зүйлийг энэ вакциныг үйлдвэрсэн компани өөрөө бас хэлээд байгаа байхгүй юу? Тэгтэл заавалчгүй тариулах ёстой гэдгийг одоо манай хадвар судлалын үндэсний төвийн захирал нэмхүү хэлж байна лээ. Энэ бол сайн дурын үндсэн дээрх вакцин гэж бид ойлгож байгаа. Тийм болохоор бид өнөөдөр энийг сайн дурын үндсэн дээр орж ирж байгаа вакциныг заавал албан ёсоор 3 тунгийн шахах гэдэг нь ямар учиртай юм бэ? Яагаад ингэж сайн дурын үндсэн дээр шахнаа заавал танаа хүүхд хамрах ёстой. 2 тунгаа хийлгэсэн тийм ээ. 3 дахь заавал хийлэх ёстой шүү. Хийлэхгүй бол болохгүй, аюул учрна гэд хэлээд байдгийн бас ямар учиртай юм бэ гэдэг дээр бас энд бас нэг асуудал үүсэж байгаа. Тэгэхээр энд хүн бүхэн, иргэн бүхэн тийм ээ, ямар нэгэн яам тамгын ч юм уу тийм ээ, ямар нэгэн тийм мэрэгжлийн гэсэн хүний үгэнд одоо найдаж заавал ёстой юм байна гэдгээс нь битээ хандаач тийм ээ. Өөртөө судлаа. Ямар нэг юм өөртөө л итгэлтэй байж тэр зорилгод хүрээ гэдэг асуудлыг бас бид бас тавьж байна л да. Бид олон зүйл дээр одоо мэрэгжлийн хүмүүс биш л дээ. Гэхдээ бид олон зүйл дээр сайныг ч судалж байна, сөргийг ч судалж байна. Тэгвэл энэ ерөөсө дэлхийн хичнээн олон орнуудын төдөө хувь тийм ээ хийгдчихэд төдөө хувь нь одоо ингээд сайн ингээд батлагтаад гарч ирсэн юм ч одоо өнөөдөр интернетээр тавигдаагүй нь. Муу гэдгийг бас батлагдсан юм ч бас тавигдаагүй. Сайн нь ч батлагдаагүй, муу ч батлагдаагүй ийм зүйл дээр бид туршдын тулаа болмооргүй байна шүү дээ. Энийг Монгол Улсын засгийн газраас авч хэлцэх ёстой. Эхлээд дэлхийн ихэнх орнууд нь энийг сайнгаа болохоор гаргаж ирсний дараа тийм ээ. Одоо өнөөдөр тэр сүрэн төлөөлөгч маань тийм ээ. Ямар учраас бидний өмнөөс тийм ээ. Монголын ард иргэдийн өмнөөс ямар учраас энэ сайн гэж хэлээд энэ одоо оруулж ирсэн юм бэ тийм ээ. Сүрэн төлөөлөгч маань. Монгол Улсын эмэгтэйчдийн донд тэр хүн өөрийн биеэр тийм ээ. Өөрийн одоо толгоогоор тийм ээ. Тэр судалгаа хийж үзсэн юм уу? Өнөөдөр зүгээр дэлхий гаргасан дэлхий сайн гэсэн энийг л Монголд хэрэгжүүлэн гэсэн мэт. Биднээс санаалга асуусан уу? Монголын эмэгтэйчдийн дундын асуудлыг тавьж ер нь ямар нэгэн асуудал хөндөснө гэдэг талаар бас асуудалтай байгаа байхгүй юу. Тэгээ ийм юм учраас бидний зүгээс бол эдгэрэх шаардлагуудыг тавьж энэ хэвлэлийн бахварлыг бол хийж байгаамаа. Тэгээд энэний эцэдүүл өглөө зэрэг өчигдрийн бидний эрүүл мэндийн яамдар хийсэн уулзсан гол зорилго бол өглөө зэрэг за энэ бэлтгэлийг бол одоо бидний зүгээс үл сэргэмжилсэн ийм болов яах вэ гэдэг үүднээс анхаарсан. Тийм учраас энийг нэг чигт гаргахын тулд эрүүл мэндийн яам Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сайн гэдэг тэр нотлогоог нэгдүгээр. Хоёрдугаар юу гэдэг зэрэг үүний хэрвээ муу юм гарвал эрсдлийг үүрэх хэн үүрэх юм бэ гэсэн энэ асуудал гэсэн. Гэвч тэр мэн өгдөө зэрэг мэтгэлцээний өөр хөлөөл одоо үүдгийн хитрхи бие биелүүгийн дайрагч юм иймэрхүү байдлаар тусаар угаад ууцалт эцсийн үр дүнд хүрээгүй. Тийм учраас энэ эцэд юу гэж үзэг юм бол нэгэнд анханасаа сайн дурын үндсэн дээрээс гэж орж ирсэн учраас энийг иргэд тэр хүүхдүүд тэр тусмаа одоо 11-ээс 15 насны тэр ээж аавууд нь ах эгч нар нь илүү анхаарах болчиход байна. Юу гэдэг бид нар гал үндэстэй холбоо бол тодорхой саналыг өргүүлсэн.
Энэ вакцины 3 дахь тунг энэ асуудлыг нэг тийш нь бодлон хойшлуулж өгөөч гэж хүсэлтийг тавьсан. Гэвч дэлхийн эрүүл Монгол улсын эрүүл мэндийн яамнаас бол энийг хойшлуулах боломжтой байхгүй 3 дахь тунг хийнэ гэсэн. Тэгтээ зэрэг энэ бол ерөөсөө ард иргэдийн эцсийн сонголтын дээр л үлдлээ. Бид нар бол ямар ч байсан сэргэмжсэн болгоомжсон нүднээсээ байжул гарах хэмжээг бүгд ингэ авлаа. Энээс цааш дахиад олон ийм үйл мэдэгдэг сураг болоод сайн талтай ийм зүйлүүд бидний амьдралд улс оронд минь ахаад үүсгүү гэдэг асуудал бид нар тавьж байгаа. Магадгүй энэ асуудлыг гал үндэстэй холбооч өөр хэн нэг магадгүй заавал гаргаж тавих байсан. Тавих ёстой байсан баг. Магадгүй энийх нь нэг нь бид нар болсон. Цаашлаад ийм асуудлуудыг бидэнд ахин буу олон бидээ гарч ирээсэ. Гарч ирж байгаа асуудал бүгдээрээ жоохон эрүүл мэндийн хүнд биш. Өөрсдөө нэг жоохон эрүүл мэндийн төлөө анхаарах хэрэгтэй байна. Энэ чинь улс орны эх орны минь тусгай тогтнол шүү дээ гэдэг юмыг тэр тусмаа эмэгтэйчүүд тэгээд тэр цэцэг зүрх шүү хүүхдүүдтэй бид нар анхаарах хэрэгтэй байна гэдгийг л олон нийтдээ тэгээд сэтгүүлчдээ бүгдээрэнд нэг уриалж байна. Гал үндэстэн холбооны анхнаасаа тавьсан байр суурь бол бид нар өчигдөр эрүүл мэндийн яамтай яамны удирдлага халдвар боловсролтой удирдлагатай уулзахтаа хэлсэн. Энэ вакцин дээр тарихаас өмнө Монгол эрдэмтдийн судалгаа хийгдсэн юм уу? Хийсэн. Зүгээр халдвар дээр нь бол хийсэн судалгаанууд бол байна. Тэр халдварыг эсэргүүцэх гээд хийж байгаа энэ вакцин дээр хийсэн судалгаа Монгол эрдэмтдийн судалгаа байна уу гэсэн. Одоохондоо байна гэсэн. Гэхдээ энд лаборатори байхгүй учраас тэдний судалгаа байхгүй. Тэр бол худлаа. Хоёрт би энэ вакцины гаж нөлөөлийн талаар хийгдээд 14-5 жил болчлоо. Тэгэхээр бус улсад түрүүч хийсэн улсуудад ямар гаж нөлөө үүссэн бэ? Энэ талаар Монгол эрдэмтдийн маань хийсэн судалгаа байна уу гэсэн. Бас гаргаж үзүүлээгүй. Нэг хоёрт тэр судлаач залуу хэлсэн. Энийг хардаа энэ вакцин хадгалалт тээвэрлэлтийн үед ямар нэгэн гаж нөлөө туссан байвал энд бид нэр шинжилгээ хийх ямар нэгэн боломжтой юу гэсэн. Үгүй гэсэн. Тэгээд энэ төрдө ганцхан итгэлцэл байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ вакциныг сайн гэсэн учраас бид тэр итгэлцэлээр тогтоод бүхэл бүтэн үндэстнийхээ асуудлыг шийдэх гэж байгаа байхгүй юу? Хэрвээ би ганцаараа хувь заяаныхаа асуудлыг шийдэх гэж байгаа бол найзтай юм уу, нөхөртэй юм уу, төрд юм уу итгэж болно. Энэ бол үндэстний асуудал. Өнөөдөр бид 11-аас 15 насны 5 жилийн дараа Монгол улсын нөхөн үржих болох энэ үндэстнийг цааш нь залгуулж авч явах огтудаа хийдэгж байгаа учраас энэ бол ингэж нэг яам юм уу? Эсвэл нэг жижиг байгууллага юм уу? Эсвэл ямар нэгэн сонирхол авсан хэсэг бүлэг хүмүүс энэ үндэснээ тоглож болохгүй. Энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал учраас бид энэ асуудлаар ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд бид энэ асуудлаар ерөнхийлөгчд ханднаа. Байр суурийг сонсноо. Тэрний дараа ерөнхийлөгчийн ямар байр суурьтай байгааг хэвлэхэн тодорхой хэлж өгнө. Ерөнхийдөө бол энэ бол итгэлцэл дээр явагдаж шүү. Итгэлцэл дээр. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сайн гэсэн байна. Монголын хувь заяа бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэр итгэлцэл дээр явхад бол арай хатуудах тоглоом баха. Тийм учраас эцэг эхчүүд ер нь хийлэх гэж байгаа хүүхдүүд түүний ах эгчнэр нэгэн сайн дурын гэсэн байгаа бол бодолтой хийгээрэй л гэсэн ийм санаа гал үндэстэн холбоо гаргаж тавьж байгаа шүү. За тэгээ хадгалалт тээвэрлэлтийн тал дээр нэг юм нэмээд хэлье л да. Өчигдөр бид нэг өдөр бид Баянгол дүүргийн 46 дахь сургууль дээр очсон. Яг тэр үед энэ вакцин болоод яг цогон дээр нь зүгээр цаас арчтайгаа байж исэн нахны гэрэлт. Энийг бол 2-оос 8 градусын хүүтэнд бол хадгалах ёстой. Хөлдөөж болохгүй. Тэгээд одоо тэр яг биднийг очисон үед бол тэр цогон дээр ямар ч 3-4 цаг бол байсан. Тэгээд ер нь бол ямар нэгэн төрлийн хавдар янз бүрийн одоо үйл шалтгаанаар үүсдэг л дээ. Энэ хавдрын ойролцоогоор нэг 20 орчим хувийг бол
энэ вирус юм уу бактерийн гарлаас үүсдэг гэж бол үзэж байгаа юм байна л да. Энийг бол одоо Нобелийн шагналтай эрдэмтэн Германы эрдэмтэн Харальд Зенхайзен гэдэг хүн бол хэлсэн байгаа байхгүй. Энэ эрдэмтний бас нэг юм болохоор энэ хөгөнцөр одоо вирусын 16-18 энэ нэг бол нээсэн хүн байгаа маа. Энэгээр Нобелийн шагнал авсан. Өчигдөр дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүн бол энийг хэлэхдээ бараг Гардасилыг нэгэд Нобелийн шагнал авсан юм шиг буруу хэлж илээ. Тэгэхээр энэ бол бас буруу мэдээлэл юм аа. Тэгээд одоо тэр хөгөнцөр вирус чинь өөрөө бол 100 гаруй төрөлтэй. Тэрнээс чинь 30 гаруй нь бол бэлгийн замаар халддаг. Гардасил бол тэрнээс нь одоо 4 төрлөөс нь хамгаалдаг. Монголд бол яг 2 нь байгаа гэж үзэж байгаа. Энэ Азийн жишгээр бол тэгэхээр энэ Гардасилыг одоо тавьснараа энэ одоо хавдраас л бомбс сэргийлнэ гэж бодлоо үгүй юм аа. Энэ дээр бас хүмүүс агуулсан бас бодлоготой байх хэрэгтэй. Энэ 7-2 гэдэг чинь ойролцоо тоо юм аа. Дээрэс нь одоо Гардасилын тухай бас хугацааны үед бол бид нар бол өчтөр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүртэл бид 2-3 өдөр бол дараалалж бол одоо асуусан. Тэгээ надад бол одоо энэ дээр байгаа. Энэ дээр 10 жил гэвчсэн байгаа. Гэт надад бас тийм цаасанд бол өгсөн л дөө. Яг тэрийг бол уншиж үзсэн. Одоо вебсайт руу орж үзсэн. Тэрэн дээр бол 10 жил гэсэн тоо үнэхээр байгаагүй. Яг 9.5 жил гэдэг нь бол тэр хөхөнцөр вирусын вакцины одоо вирусын 11-13 гэсэн төрлөөс нь бол 9.5 жил хамгаална гэж байлээ. Тэр нь бол манай Монголд байдгүй маа. Тэгэхээр бол ер нь одоо хүн өөрөө өөрсөндөө хариуцлагатай хандъя тий. Энэ тухай мэдээлэл өөрснөө авъя. Одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэр хүмүүс тэр манай энэ одоо SAM-ны одоо сайд тэр хүмүүс бол юу үүсгэж юм гэвэл ерөөсө бидний одоо олсон бүх тоог үүсгэж байгаа юм. Одоо энэ чинь United ингэсэн байна. Англид ингэсэн байна. Одоо өөр орнууд ингэж байна. Испанид ингэж байна гэд тэр чинь бараг бүгдээрийн зохиодсон гэдэг яриад байгаа байхгүй юу? Эний чинь тэгээд одоо бас тэр чинь хүн болгон үзэх ёстой. Тэгээд зохиосногүйг нь бас ойлгох ёстой. Гэхдээ тэр Америкийн нэгдсэн улсын тэр олон цугийн телевизэр тэр энэтхийн тэр олон одоо босод тэр олон хүмүүсийн жигсаал цуглаан тэр олон юмыг бүгдийг зохионо гэж юу аах вэ тийм ээ. Тэгэхээр бол өөрсдийнх нь нэг одоо ганцхан босодны хагас төв мэдээлэлтэй тэрийгэ зөв тэгээ буцаад бүх юмыг бол мэдээлэл өгөө гэж болохгүй. Бид нар бол мэдээллийн 90 зуунд амьдарч байгаа. Бид нар гар утаснасаа хүртэл одоо интернетээр шалгах боломжтой. Бид нар Facebook, YouTube-ыг сайн ашигладаг болсон. Тэгэхээр бол өөрөө өөрсөндөө найдаа монголчуудаа тэгээд мэдээллийг бол бид өмнөх одоо өөрөө өөрсдөө бол хүрдэг боломжтой юм аа. Тэгээ миний энэ юунаас аваарай. Энэ дээр бол би айгүй олон бас вебсайтнууд тухай бичсэн байгаа. Бид нар өөрсдөө гаргасан. За баярлалаа. Энд нэг зүйлийг нэмэт хэлчихье. Өчигдөр CNN дээр гээд бид бүхэн бол хэлээд байгаа тийм маш олон эцэг эхчүүд уйлаад маш олон эрдэмтэд бас энэ талаар мэдээлэл өгөөд байна гэд. Гэтэл наран гэрэлгээд эрүүл мэндийн байгууллагын нэг хэлцээхэн дарга нь байгаа юм. Тэр юу гэж хэлсэн гэхээр наадах чи 2008 оных штэ гэж байгаа байхгүй юу? Юу гэсэн үг вэ? 2008 оны Гардасил гэдэг тэр вакцин тийм хортой байсан юм уу эсвэл те? Хэрэг хуучирдгүй маа гэдгийг энд бас давхар хэлмээр